Бүгдээрээ сайн уу? Хайлаа байна. За Австрали руу яг явах гээд ер нь шийдсэн байна уу? За эсвэл яг ер нь явна да гэж удаад хаанаас эхлэхээ мэдэхгүй. За тэгээд яг ямар бэлтгэлийг явахаасаа өмнө хийсэн байх хэрэгтэй юм бэ гэж бодож гин үү? За тийм бол энэ бэлтгэл хамт байгаарай. Би 2016 онд анх Австрали улсад Сидней хотод ирж исэн хэлний бэлтгэлээр 10 сар хэлний бэлтгэл сууж исэн. За энэ бичлэгэн дээр би 2025 онд хэрвээ би Австралид ирсэн бол юуг ирэхийнхаа өмнө өөр хийх байсан бэ гэж бас та хэдтэй хуваалцъя гэж бодлоо. Миний хувьд бол Google-ийг бүр маш муу ашиглаж исэн. Тэгэхээр Google дээр үзээрэй. Одоо ингэж сурах гэж байгаа, мэдгэж байгаа юмнуудаа энэ Австралийн талаар мэдээлэл бүр маш сайн болгочоод ирж байгаарай. Миний хувьд бол бүр ингэж хүний амнаас нь гарсан ганц 2 3 юмд итгэл тэгэл хүрээд ирсэн болохоос ш өөрөө ерөөсөө тийм нэг researchтэй яг үнэхээр тийм үгүй юм уу гэдэг тал дээр бүр маш муу ажиллаж исэн. Тэгэхээр наашаа ирэхээ өмнө маш сайн судалгаа хийгээрэй. Тэрэн дээр би бас алдчихсан. Одоо би хэрвээ наашаа ирэхээр байсан бол тий Австралийн талаар бүр ингээд бүх яг мэдмээр байгаа надад жагсааж бичиж байгаад ингэдэг юм байна, тэгдэг юм байна. За энэ агентлаг тэгж чинь, тэр тэгж чинь, Google тэгж чинь, тэр ихч тэгсэн, энэ нэг тэгсэн ч гэдэг юм уу. Тэгээд сайн судалгаа хийж байгаад яг өөрөө бас юугаа гарах хэрэгтэй байсан. За тэгээд наашаа гарах ирэхийнхаа өмнө яг зорилгоо аягүй сайн тодорхойлох хэрэгтэй байсан. Яг үнэхээр 2 жил сураад магистраа сураад хийчээд яг буцаад Монголд очиод одоо энэ мэргэжлээрээ ажилланаа гэх юм уу. За эсвэл би зүгээр 1 жил сурч үзээд буцнаа гэх юм уу. За хэрвээ одоо нэг хүүхдүүдтэй хүн байгаа бол тэгээд энд удаан хугацаагаар амьдрий гэж бодож байгаа юм бол яг тэр зорилготой чинь яг ямар визүүд байгаад байгаа юм бэ? За эсвэл би зүгээр аялчаад ирэж гэдэг юм уу те тэр зорилгот чинь ямар визүүд байгаа юм бэ гэдгээ судлах уу? За зөвхөн зүгээр энэ визаар нь яваад үзье гэдэг хандлага бас аюу алдаатай байсан санагцсан. Тэгэхээр хэрвээ би 2025 онд наашаа дээр ирэхээр бодож байгаа юм бол яг одоо цаашаа оршин суух визтэй удаан хугацаанд амьдрах оршин суух виз цаашаа авъя гэж бодож байгаа юм бол би анхнаасаа яг ямар визээр ирсэн зүгээр вэ? Ямар визээр цаашаа сонгуулах хэрэгтэй юм бэ? Ямар мэргэжлийг сонгож иж одоо удаан хугацаанд амьдрах визийг авч чадах юм бэ гэдэг мэдээллүүдээ маш сайн судалж иж анхнаасаа ирэх хэрэгтэй юм байна. За эхнийх нь болохоор олон агентлагуудаар уулзаад олон мэдээллүүд цуглуулж агаад за тэгээд тэн дээрээс шийдвэр гаргах хэрэгтэй юм байл шүү. Миний хувьд бол яг ганцхан агентлаг сонгоод тэрний аялсан юмар ингээд шууд яг л нөгөө нэг цэг шугамар гэдэг шиг эсвэл одоо энэ хүний хэлж байгаа зөв бурхны юм уу гэдэг шиг тэгээд явцсан байхгүй. Тэгэхээр юу тэр худлаасан. За дараагийнх нь болохоор англи хэлийг бол заавалчгүй орчинд нь очиод сурчна гэдэг бол надад үнэхээр худлаа санагдсан. Миний яг одоо энэ 10 сар сурсан тий энд ингээд хэлний бэлтгэлд сурсан. За яг тодорхой хэмжээнд сайжирсан ч гэсэн би буцаж очиод Монголд очиод IELTS-ийн бэлтгэлээ ингээд суугаад нөгөө Alex Kim гэдэг багшийн юунд буцаад ингээд суухад миний тэр үеийн хэлний төвшин заяа. Тэнд ингээд Монголд ингээд за нэг 3 сар, 4 сар, 5 сар ингээд тогтмол ингээд Alex Kim багшийн сургалтанд явсан. Монголд ингээд хамаагүй бага зардлаар англи хэл ингээд сурж байгаа хүүхдийн төвшнгөөс ер нь бол бараг доор байсан. Тэгээд тэгэхэд одоо би хичнээн мөнгө төгрөг зарцуулаад тэгэл ингээл энд ирээл ингээл ажил хийгээд ингээл 10 сар сураад очсон хэлний төвшин маань Монголд те ингээд хамаагүй бага зардлаар гэр орондоо байхдаа ингээд том готой чинь нөхцөл сурсан хүүхдийн хэлтэй ингээд хамаагүй бага байсан. Тэгэхээр англи хэлийг юм уу ямар нэгэн хэлийг бол ингээд яг орчинд нь очиод те шууд маргаашнаас ингээд шууд англиар сэтгэл ч юм уу яг тэр хэлээрээ сэтгэгээд сурдгүй юм билээ. Тэгэхээр одоо Монголд байгаа хүмүүсийг хэлэхэд бол яг Монголдо сурсан дээр юм билээ шүү. Яагаад гэдэг нь айгуу сонио. Яагаад гэдэг нь яг мөнгөн дээр за тэгээ сэтгэл санаан дээр айгуу олон юм дээр нөлөөлдөг юм билээ. Тэгэхээр орчиндөө ирээд яг чих онгоох тал дээр бол арай гайгүй болсон. За тэгээд ярих тал дээр бол арай гайгүй болсон байх гэж бодсон. За тэгээд ерөнхий тэр скиллүүдийг бол Монголдо сурсан хамаагүй дээр юм билээ. Нэгдүгээрт төлбөр маш бага. Одоо жишээлбэл энд ирээд миний тэр үед төлж исэн төлбөр 7 хоногийн төлбөр нь Монголд хэлний сургалтанд 1 сар явах төлбөртэй тэнцэжсэн баггүй юу. За тэгээд дээрэс нь гарах зардал одоо энд ирэхээр чинь би байрны дүрээс төлж байгаа. Тэгээд бүр ингээд шал өөр өндөр төлбөртэй өндөр ингээд нөгөө амьдрах зардалтай газар дээрэс нь гэр бүлээсээ холтой дөнгөж яг 21 настай тэгээд ингээд бүх юмыг яг эхнээс нь эхлүүлээл ингээд яасан. Тэгээд тэрний хажуугаар яг англи хэл сурна гэдэг бас сэтгэл санааны хувьд бас айгүй хэцүү байсан баг гэж бодож байна. Ер нь бол хэцүү байсан. Тэгээд Монгол 10 сарын дараа буцсан байдгийн. Монголд очиод яг англи юуны хэлний шалгалт өгсөн чинь IELTS-ийн шалгалт бүр бэлдээ дахиад өгсөн шүү дээ. Тэгэхээр 6.5 оноо л болсон. Тэгэхээр миний хувьд бол маш муу энэ хэлний бэлтгэл сурсан гэж хэлж болно. Тэгэхээр агентлагаа зөв сонгоод хэрвээ за ингээд айгүй олон боломжууд байдгийг мэн гэдгийг судалсныхаа дараа
тэр зарим тэр агентлагууд бол ерөөхдөө бас хэлний бэлтгэлийг тэр үе надад яг хэлний бэлтгэл байдаг гэж хэлээл. Тэгэл хэлний бэлтгэлээр л явах хэрэгтэй юм гэж бодож байсан байхгүй. Тэгэхээр тэр бас алдаа байсан шүү. Тэгэхээр заавал хэлний бэлтгэлээр явдаг юм билээ. Одоо ингээд харж байхад бас хүмүүс ингээд яг Монголдо айгуу сайн хэлээ сурчаад IELTS-ийн оноог авчаад за тэгээд коллежээр ирж болж байна. Коллеж буюу одоо монголоор бол юу гэмээр мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж ярьдаг шүү дээ. 1 жил сураад одоо мэрэгжлийн үнэмлэх ч юм уу 1 жил сураад шууд тэрүүгээр ажиллах боломжтой байдаг тийм коллежид бас ирэх юм бол айгүй зүгээр санагцаа. Миний хувьд хэрвээ би 25 онд анх удаа ирэх байсан бол Монголдо IELTS-ийн шалгалтыг өгөөд Монголдо хэлээ бүр маш сайн төвшин болгочоод за тэгээд англи IELTS-ийн шалгалтыг өгөөд тэгээд шууд коллежид ирэх байсан. Хүмүүс одоо ингээл Монгол байхад яг миний мэдгээр бол ингээл бакалавр сурна эсвэл магистр сурна ерөөсөө хинт нэг тийм коллежид сурна гэдэг хүмүүсийн сэтгхүү тийм байсан юм мэдгүй коллежид сурна гэхэл нэг тийм муу хүүхдүүд коллежид ордог ч юм уу заавалжгүй их сургууль сурна тэгэл өндөр төлбөртэй нь сурна ч гэдэг тийм сэтгхүү байгаад исэн надаа. Гэхдээ энд ирээд нэг хэдэн жил болсны дараа бодох юм бол IELTS-ийн шалгалтыг Монголд өгчөөд за тэгээд IELTS-ийн оноогоор коллежид орчих юм бол за 1 жил коллежидээ сураад үзэхээр ингээд энэ амьдралдаа дасна англи хэл чинь одоо ингээд нөгөө Монгол бас ингээд дүрм бүх юмудаа сайн үзэж ирсэн болохоор 1 жилийн хооронд нөгөө чих хонгоо гэж ярьдаг шүү дээ хүмүүсийн одоо австрал аялга арай сайн сонсогдож орж ирнэ. За тэгснийхаа дараа одоо нөгөө амьдрах нөхцөл байдал чинь эндээ тасаад ирнэ, гэрээ санах нь багсан тий. Тэгээд ингээд нэг бас коллежээр ингээд яг 1 жилийн ингээд сурсныхаа дараа би одоо ингээд бакалавр сурах юм уу? За эсвэл магистр сурах юм уу? За тэгээд энэ байх хугацаанд ямар сургуулиуд байгаад байгаа юм. Тэгээ аль сургуулиудаа бас ингээд судлах боломжтой болд юм билээ. Тэгэхээр Монголоос шууд ингээд би магистр тэрнээ гэл ирснийхаа оронд за энэ дээрээ бас 1 жил коллеж сурч үзчихэд тэгээд дараа нь бас шийдвэрүүдээ гаргах боломжтой байдаг юм билээ шүү. Түүнээс нэг л одоо шийдвэр гаргаад тэгэл тэрүүгээр ингээд бүх юм явуулчихна гэж бас тэрэндээ айх хэрэггүй. За дараагийн миний алдсан юм юу байсан бэ гэхээр айгүй олон ирж очсон. Тий. Одоо жишээлбэл анханасаа ингээл за 10 сар хэлний бэлтгэл сууя гэж ирчээл тий. Тэгээд шууд энэ дээрээсээ бас ингээл нөгөө нэг визагаа сунгуулаад ингээл цаашаа явах боломжтой гэдэг мэдээлэлээ бас авч чадахгүй. Заавалчгүй Монгол явах хэрэгтэй юм гэж бодсон ч юм уу тий. Ерөөхдөө ингээл Монгол буцаал тэгэл тэгсэн чинь ингээл Монголоос ингээл очисон чинь бас ингээл мэдчихэж байгаа байхгүй юу. Өө энэ дээрээсээ бас ингэж болох байсан биз дээ тий. Австрал байж явах хугацаанд ингээд юу та судлаа дараагийнхаа юм хийж болох хэрэгтэй байсан биз дээ. Болох байсан биз дээ гэж мэдээллүүдийг бас бараг Монголд очсныхаа дараа буцаж ойлгож байгаа байхгүй юу. Миний хувьд бол бас өөртөө тэгж хэлмээр байсан. За тэгээд бас олон төрлийн визануудаа бас аюул сайн судалж асууж иж ирэх хэрэгтэй юм байл шүү. За миний хувьд ахын бол бас яг анханасаа бас юуны сургалтын визтэй ирсэн. За тэгээд сургалтын визийг бас цааш нь сунгаж болт юм билээ. Гэхдээ сургалтын визагаар ирэхдээ бас аюул сайн мэдээлэл авч иж ирэх юм бол цаашдаа энэ бас нөгөө хугацаанд одоо амьдрийч гэдэг юм уу те энэ оршин суух виз авъя гэж бодож байгаа хүмүүс байх юм бол яг анханасаа бас шал өөр төлөвлөгөөтэй ирэх хэрэгтэй юм билээ шүү. Тэгэхээр бас яг наашаа ирэхийнхаа өмнө агентлагуудаа сайн мэдээлэл аваарай.